валютын зах зээлийн нөхцөл байдал болон улс орнууд газрын тос худалдаа авахд сорилттой тулгарч байгааг харгалзан үзэхэд бүс нутгийн доктортой байдлыг та хэрхэн харж байна вэ? So in terms of various shocks right now. Төрөл бүрийн цочрлуудаас яг одоо эрчим хүчний цочрол хамгийн гол эрсдэл дагуулж байна. Үүнээс өмнө 2020 онд тарифын шок зах зээл нөлөөснийг санах хэрэгтэй. Галийн татварын хувь хэмжээ бууснаар тарифын шок ерөнхийдөө арилсан. Тэгэхээр эхлээд тарифын шок, дараа нь эрчим хүчний шоктой нүүр тулж байна. Энэ бүгдийн ард бүс нутгийн санхүүгийн нөхцөл байдал харьцангуй таатай байсан шүү дээ. Засгийн газрын бондуудыг өгөөж компани бондын хүүгийн зөрүү нэмэгдсэн гэх мэт олон зүйлс. Харин одоо ам долларын ханш чангарч Азийн валютууд суларч эхэлбэл санхүүгийн нөхцөл байдал нэлээд чанга болж эхэлнэ. Энэ нь бүс нутагт дахин нэг цохилт болно. Энэ бүгдийг нийтэд нь авч үзэхэд Аз төв маш том цохилтод өртөж магадгүй байна. Тиймээс ганц суур хувилбарыг бус илүү тааруу сөрөг хувилбарыг ямар дүр зурагтай байхыг авч үзэх нь зүйтэй болов. Which countries in particular are you most worried about? Which countries in particular? Аль улс орнууд таны бодлоор хамгийн өндөр эрсдэлтэй байна вэ? Аль нь хамгийн хүнд цохилт амсах бол? Валютын зах зээлийн хөдөлгөөнийг харуул энэтхэгийн рупи доод зэгтээ ойртож, Филиппиний песо доод зэгтээ мөн мэдээж йений ханш 160 орчимд хүрсэн байна. Эдгээр зах зээлүүдийг та хэрхэн харж байна вэ? So I would say that the countries in this context which are most vulnerable. Тэгэхээр энэ талаас нь харуул хамгийн их эрчим хүч ашигладаг, түүнийг хамгийн ихээр импортлдог улс орнууд хамгийн эмзэг нь болж таарна тийм биз? Тиймээс эдгээр улсууд хамгийн өндөр эрсдэлтэй байна. Тэгэхээр миний дурдсан бүх орнууд гэсэн үг үү? Яг хоо жишээлбэл миний бодлоор энэтхэх улс эрчим хүчний импортоос өндөр хамааралтай байдаг. Таиланд болон Филиппин улс ч мөн адил. Гэхдээ тэд бүгд өөр нөхцөл байдалтай. Жишээлбэл энэтхэх улс Филиппин улсаас бодлогын хувьд илүү том нөөц орон зайтай. Тиймээс эдгээр улсуудын аль нь илүү эмзэг байгааг тодорхойлоход тус улсад нөлөөлж буй шок нь хэр ноцтой, тус улс нь хэр их нөөц бололцоотойг тооцох хэрэгтэй. Та яг аль улсад илүү их санаа зовж байна вэ? Зүүмэд Азийн орнуудаас зарим нь санааг минь зовоож байна. Учир нь тэд импортоос өндөр хамааралтай. Эрчим хүч маш ихээр ашигладаг. Түүнчлэн бодлогын нөөцийн хувьд тодорхойлбол төсвийн нөөцийн хувьд эдгээр улсуудад маш бага чандамж байна. Үүнээс гадна номхон далайн арлын орнуудад санаа зовж байна. Эдгээр улс нь хамгийн их аслагдсан буюу байршил нормозын хоолоогоос л ихэд хамгийн хол байна. Арлын улсуудад бодлогын нөөц бололцоо бараг л байхгүй. Сая дурдсан улсууд хамгийн эмзэг байна. Үүний хажууд хятад, Япон бүгд найрамдах Солонгос улс зэрэг эрчим хүчний биед нөөцтэй. Тиймээс ч эдгээр гурван улс нь бусад нөөцгүй улсуудаас илүү дээр нөхцөл байдалтай байна. Хамгийн хүнд цохилт авах улсууд нь номхон далайн жижиг улс орнууд гэж би бодож байна. Азийн валютууд, ялангуяа хөгжиж буй орнуудын валютын ханш суларч байгаа нь таны санааг хэрэг зовоож байна? Зарим талаараа энэ нь тимч гайхмаар зүйл биш. Хөрөнгө оруулагчдын дунд эрсдлээс зайлсхийх хандлага давмгаалж байна гэсэн үг. Ийм үед арай эрсдэл багтай хөрөнгө оруулалт руу чиглэх урсгал эрчимждэг. Одоо бол ам доллар эрсдэлтэй багтай хөрөнгө тооцогдож байна. Ингэснээр ам долларын эсрэг Азийн валютууд суларна гэсэн үг. Азийн хөгжиж буй зах зээлүүдэд санхүүжилтийн нөхцөл улам чангарч байна гэсэн үг. Мэдээж хэрэг валютын ханш сулрах нь экспортын эргэлтийг эрчимжүүлдэг. Гэхдээ энэ бүх тодорхойгүй байдлыг харгалзан үзвэл санхүүжилтийн нөхцөл чангарах нь эдийн засагт илүү хүчтэй нөлөө үзүүлэх болно. Энэ нь бүс нутгийн орнуудыг чиглэх хөрөнгө оруулалтын сентиментэд нөлөөлнө. Стагфляц эдийн засгийн уналт Азийн улс орнуудад ийм эрсдэл хэр өндөр байгаа бол саяхан Фортескийн дэд ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлагын үеэр Австралид эх 6-аас 9 сарын дотор эдийн засгийн уналт болох магадaltaй байгааг хэлж байсан. Австралид үнэхээр тийм эрсдэл байгаа гэж үү? Бусад улс орнуудад нөхцөл байдал ямар байна вэ? Зөв асуулт байна. Дахин хэлэхэд надад одоогоор хэлэх тодорхой хариулт алга. Гэхдээ миний хэлж чадах нэг зүйл бол Азийн эдийн засгийн өсөлт энэ оныг маш хүчтэй эхлүүлсэн. Өнгөрсөн онд өсөлт хүчтэй байсан. Та бүхэн инфляц ямар байсныг харсан байх. Гэхдээ суурь хүчин зүйлс өөрчлөгдсөн шүү дээ. Суурь хүчин зүйлс зөв. Гэхдээ эдийн засгийн үзүүлэлтүүд энэ оны хүчтэй өсөлтөөс эхлүүлснийг санах хэрэгтэй. Мэдээж одоо цочрол шокууд үргэлжилж байна. Шокууд янз бүрийн сувгаар нөлөөгөө үзүүлж байна. Одоо бид бүгд эрчим хүчний үн дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа ч хүнсний үн болон бусад зүйлд ч нөлөөлж эхэлнэ. Тэгэхээр энэ бүгдийг нэгтгэхэд харуул эдийн засгийн өсөлт сулрна гэсэн үг. Ирэх хэдэн жилүүдэд өсөлтийн эрт саарах төлөвтэй. Стагфляц үүсэх хэсгийг хэлэхэд эрт байна. Гэхдээ бидний тооцоолж буй хамгийн сөрөг хувилбараар инфляц 4% эрчимжих эрсдэлтэй байгаа. Хэрэв нөхцөл байдал хамгийн тааруу хувилбар руу эргвэл өсөлт огцон буурч инфляц өндөр түвшинд хадгалагдах болно. Газрын тосны үн хэд хүрвэл Азийн өсөлтөд нөлөөлөх вэ гэдгийг бүгд таамаглахыг хичээж байна. Инфляцийн оны ихэнд харьцангуй намдуур байсан. Газрын тосны үн хэд хүрвэл бүс нутагт инфляц эрчимжих бол? Дахин хэлэхэд газрын тосны үн хэр их өсөх вэ гэдгээс илүү тухайн түвшиндээ хэр удаан хадгалагдах вэ гэдгээс их зүйл хамаарна.
Огцон өслөө гэхэд тийм ч удаан тэр түвшиндээ хадгалахдаггүй. Гэхдээ бидний тооцоолж байгаагаар хэрвээ газрын тосны үн 2026 онд өндөр хിവэр үлдэж 2027 онд эргэн докторжвол зах зээл тодорхой хэмжээнд цочрол дагуулагч цар хүрээний хувьд тийм ч том байхгүй. Гэхдээ үн огцон өсөж өсөлтөө удаан хугацаанд хадгалбал эрчим хүчний импортоос хамааралтай бүс нутгийн хувьд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Азийн улс орнууд эрчим хүчний импортоос хамааралтай. Энэ нь гол асуудал. Төв банкнууд ерөнхийдөө хүлээзэнсэн байр суурьтай байна. Нөхцөл байдал тодорхойгүй цаашид яах нь эргэлзээтэй учраас харцнаж байх шиг байна. Гэхдээ инфляцийн эдийн засгийн нөлөөлөх хурдыг дутуу үнэлж байгаа юм биш үү? Бүгд хүлээгээгүй. Филиппин, Сингапур болон Австрали мөнгөний бодлогоо хатуу оруулсан. Бүс нутгийн инфляцийн чиг хандлагыг харуул улс орнуудыг 2-оос 3 ангилж болно. Нэгдүгээрт дефляцийн дарамт үүссэн Таиланд, Хятад зэрэг улс бий. Тухайлбал Таиланд эдийн засгийн нөөц боломжоо бүрэн ашиглахгүй байна. Хоёрдугаарт инфляцийн зорилттой интервал буюу түүнээс доогуур түвшинд хадгалагдаж буй орнууд. Дараа нь инфляцийн зорилттой түвшнийг давсан Япон, Австрали зэрэг орн бий. Эдгээрийг задлан харъя л да. Австралийн хувьд дотоод эрэлт нь нэлээд хүчтэй байгаа тул инфляц зорилттой түвшнөөс давсан. Тиймээс Австралийн төв банкнд бодлогын үг хിവэр хадгалах орон зай үлдээгүй. Инфляцийн хүлээлт хяналтаас гарах үе гэж санаа зовж байна. Харин Филиппиний хувьд эдийн засгийн өсөлт нь удаашрсан ч нөөц орон зай байгаа тул бодлогын хүүг өсөхгүй хүлээж болох байсан. Гэсэн ч эрсдлийг буруулах үүднээс инфляцийн хүлээлт нэмэгдэх шинж тэмдэг илэрсэн гэж үзсэн. Тиймээс нөхцөл байдал хүндрэхээс өмнө мөнгөний бодлогоо чангадахж байна. Үүнээс гадна Япон тэргүүтээ зарим улсад инфляц эрчимсэн ч удахгүй буурна гэж харж байгаа. Инфляцийн хүлээлт нь 2% зорилттой түвшин рүү дөхөж байна. Тэгэхээр Японы төв банкны мэдэгдсэнчлэн зөөлөн мөнгөний бодлогоо үргэлжлүүлэх боломжтой юм. Тэгэхээр та Японы төв банк бодлогын хүүг өсгөөг нь зөв гэж үзэж байна уу? Тийм Японы төв банк тоо мэдээлэлд үндэслэн аажмаар зохицуулалт хийх арга зам баримталж байна. Тиймээс энэ нь ерөнхий шиг шугамд нийцнэ. Зарим хүн Японы төв банкыг хэтэрхий нөхцөл байдлаас хоцорсон гэж хэлж байгаа. Тэдний буруу гэсэн үг үү? Миний хувьд инфляц энэ онд өсөөд эргээд буурна гэж итгэж буй хүмүүсийн нэг юм. Инфляцийн хүлээлт 2% зорилттой түвшин рүү дөхөж байна. Энэ утгаараа Японы төв банкын хоцорсон гэж бодохгүй байна. Тэд бодлогыг аажмаар тогтворжуулах асуудлыг ярьж байгаа. Би ч үүнтэй санал нэг байна. Тэгвэл Азийн төв банкнууд ерөнхийдөө зөв алхам хийсэн гэдэгтээ та санал нийлэх үү? Тийм ээ. Гэхдээ миний илүү санаа зовж буй зүйл бол зарим төв банк баг зарыг хоцорч хөдөлснөөр тодорхой хохирол амссан өмнөх гашуун туршлага юм. Зарим нь үүнийг санах байх. Яг аль төв банк инхүү болгоомжуулж байгаад дурдахгүй ч зарим нь хоцорхоос айж байгааг хэлэх нь зүйтэй. Төв банкт нөхцөл байдал нэлээд уян хатаа хандаж, тоо мэдээллийг анхаартай ажиглаж байна. Тиймээс одоогоор тэд зөв зүйл хийж байна гэж бодож байна.